Та Хятад улсын хөгжүүлэгчдийн форумд оролцох үеэрээ төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цзянтай уулзах боломж тохиосон шүү дээ. Яг одоо бол тус улсын хувьд гадаад орчны тодорхойгүй байдал, тарифын асуудлуудыг даван туулахаас гадна дотоодын хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн салбар болон орон нутгийн эдийн засагт итгэлийг сэргээх шаардлагатай стратегийн чухал ач холбогдолтой загвар тохиож байна. Та хөгжүүлэгчдийн форумаас болон ерөнхий сайд Ли Цзянтай хийсэн уулзалтаас ямар гол дүгнэлт хийсэн бэ? Ялангуяа зах зээлд илүүдэл үүсэж, гангийн ирэлтээ суларч байгаа энэ үед эргээд үл хөдлөхийн зах зээлээ сэргээхэд нь хэрхэн нөлөөлөх бол? Хятадаас өгсөн гол мессеж бол хөгжлийн чиглэлээ тууштай баримталж, эдийн засгаа бэхжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, амжиргааны түвшнийг аль болох хурдан бөгөөд доктортойгоор сайжруулах зорилготой байгааг бид бүхэнд харуулсан. Энэ нь эерэг тохио гэж бодож байна. Одоогийн байдлаар дэлхийд дахина гүн гүнзгий хуваагдал үүсэт байгаа нь үнэхээр таагүй нөхцөл байдал гэж бодож байна. Дэлхий илүү хамтын ажиллагаатай байх ёстой гэж би боддог. Гэтэ Европ өөрийгөө тусгаарлаж, Канада хүртэл орчин технологи эргцүүлж, дэлхийд даяар хандлага өөрчлөгдөж байна. Энэ бол сайн зүйл биш. Хаасаагүй тарифын асуудал ярьж байгаа нь ч бас сайнгүй зүйл. Энэ бүхэн төр зуран шинжтэй. Харин үүний дараа яана гэж Стив? Тийм ээ, тэгээд яах вэ? Учир нь цаашид илүү олон тарифын бодлого хэрэгжих магадлалтай. Зэсийн талаар ярил таны гол анхаарал төмрийн хөдрийн салбарт байдаг ч та өмнө зэс, мөн лити, газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эрсдлээ тараан байршуулж болох талаар ярьж байсан. Хятадын эдийн засгийн удаашрал, ялангуяа төмрийн хөдрийн эрэлт буурсан хөдөлгөөн үл хөдлөх хөрөнгөний салбарт үргэлжилсээр байна. Шинээр баригдаж буй орон сууцны тоо 1-2 дугаар сард сүүлийн 20 жилийн хамгийн бага түвшиндээ хүрч суларсан байна шүү дээ. Тиймээс энэ зах зээл одоо хүртэл уналттай хэвээр байна. Харин зэсийн хувьд та яг одоо энэ үед илүү болгоомжтой хандах уу, эсвэл зах зээлийн хүлээлт өндөр байгаа учраас хурдтай оролцохыг хүсэх үү? Америк нэгдсэн улсын фьючерс зах зээлд одоо бол нэлээд хөдөлгөөнтэй байна шүү дээ. Би лав тарифоос болж эрсдэлтэй бооцоо тахгүй. Ямар ч нэр хүндтэй эдийн засагч 1930-аад оны үед тохиосон их хямралыг тариф өдөөсөн гэж хэлнэ. Улс төрийн түвшинд тарифын бодлого хэрэгжүүлэх нь богино хугацаанд зөв санаа мэт санагдаж болох ч эцэст нь эдийн засаг уналтад орж, дотоодын хэрэглээ борж, бусад улсын бүтээгдэхүүний эрэлт суларч, үр дүнд нь дэлхийн эдийн засгийн өсөлт зогсдог. Энэ бол 1930-аад онд яг тохиолдсон зүйл. Тэгэхээр би энэ асуудал дээр богино хугацааны ашиг харсан. Яарсан шийдвэр гаргахгүй. Бидэнд зэсийн тодорхой хэмжээний нөөц бий гэж бодоход түүнийг гинтл арилжий гэх мэт нэм хийхгүй шүү дээ. Харин урт хугацааны эрэлтийн чиг хандлага үүссэн үед, эсвэл зэс ховор болсон үед, газрын ховор элементүүд үнэхээр ховордсон үед энэ талаар бодож болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд газрын ховор элемент үнэндээ нэг ховордсон зүйл огт байхгүй. Тэдгээрийг боловсруулах нь л жинхэнэ асуудал. Манай газрын ховор элементийн нөөц хэдэн 10 км үргэлжилж байгааг би харуулж чадна. Гэхдээ бид шууд арилжих уу? Гол нь бүрийн хэмжээгээр боловсруулалт хийх боломжтой эсхээс шалтгаална. Тэгвэл таны урт хугацааны зэсийн стратеги сонирхолтой байна. Миний мэдхээр ноён Хенри Хятадын хөгжүүлэгчдийн форумд оролцсон. Тэрээр BHP компани төмрийн хөдрөөс бүрэн татгалзахгүй ч зэсийн салбарт илүү өргөн хүрээтэй ажиллах талаар ярьсан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ? Тийм ээ, надад BHP-гийн бодлогын арга хэмжээнүүд үнэхээр таалагдж байгаа. Тэд үүнийг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Тиймээс Fortescue аль хэдийн өөрийн зэсийн нөөц байгаа үед бид цаашид асар том нөөцтэй болох боломжуудыг эрэлхийлсээр байх болно. Бид энэ 10-ны сүүлээр дэлхийн ертөнц ухаарах цаг ирнэ гэж харж байна. Уур амьсгалын өөрчлөлт улам хурдцтай эрчимжиж байгаа. Энэ бол бодит байдал. Засгийн газруудаас гарч байгаа уран гой үгс уур амьсгалд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Байгаль таны хэлж буй зүйлийг тоохгүй. Хэвлэл нийтлүүдийг уншихгүй. Харин бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд улам бүр өртөх болно. Надад маш богино хугацааны бодлогуудаар энэ асуудлыг шийдэх гэсэн оролдлогууд харагдаж байна. Гэтэ яг үүндээ уур амьсгалын өөрчлөлт зүгээр л алга болчихгүй. Дэлхийн үүнийг ухаарах үедээ эргээд ногоон шилжилт рүү чухал алхам хийх болно. Энэ бол ухаалаг шийдвэр. Хэрвээ хүн төрөлхтөн амьд байгалийн тал зогсож байгаа бол уур амьсгалын өөрчлөлтийг анхаарах л ёстой. Цагаан ордонд болсон гангийн тарифтай холбоотой хилцүүлгүүдээс харахад таны хувьд хар төмөрлөгийн зах зээлд худалдааны урсгал ямар байх болоо гэж харж байна вэ? Нөхцөл байдал тодорхой болж ирж байна. Урт хугацааны эрэлтийн хөдөлгөөн томоохон унал лав харагдахгүй байгаа. Хэддийн талаас эрэлт өндөр хിവэрэ байна гэж харж байна. Дэлхийд даяар ногоон гангийн эрэлт нэмэгдэж, ногоон эрчим хүчний шилжилт идэвхжээр байгаа нь тодорхой. Хүмүүс надад би хит их хэрэглэнээс санаа зовж байна. Би онгоцоор нисэхээс санаа зовж байна. Би өөртөө байшин барихаас болгоомжилж байна. Учир нь би бохирдлын асуудалд хөв нэмрээ оруулахыг хүсэхгүй байна гэж хэлдэг. Гэхдээ энэ бүхэн бол шатлалтад түвшний салбарынхны ухаалаг бөгөөд тун залжин маркетингийн үр дүн. Та бид бүгдээрээ хариуцлага хүлээх учиртай гэж ойлгуулахыг тэд оролдож байгаа ч яг үүний эрэхтэй хинч хариуцлага хүлээхгүй, бид ч хүлээхгүй гэсэн далд утгатай. Мэдээж тэд хариуцлага хүлээх ёстой. Томоохон эрчим хүчний компаниудыг хэлээд байна уу? Тийм ээ, хэрэглэгчдэд сонголт хийх боломж өгөхгүй байна шүү дээ. Төмрийн өдөр ам болоо томоохон эрчим хүч, нүрснийгээд бүх том аж үйлдвэрийн салбаруудыг буруутай гэж байна. Яг үүндээ би ч бас буруутай.
Тэгэхээр бид өөрчлөгдөх ёстой. Бид ногоон эрчим хүч рүү шилжих ёстой. Бид хэрэглэгчдэд сонголт өгөх ёстой. Хуванцар хэрэглэхийг сонгож байгаагаараа хүмүүс энэ гаригийг сөөрүүлнэ гэж битгий хэлээрэй. Үгүй ээ, бид яг үндэ ямар ч сонголт өгөхгүй байна шүү дээ. Бүх хэрэглээний бүтээгдэхүүн хуванцар савлгаатай байгаа бол та хэрэглэж л таараа. Энэ бол ажилтнаар эрхлэгчдийн буруу, хэрэглэгчдийн буруу, огт биш. Тийм байж. Тэгэхээр ногоон ус төрөгчийн чиглэлд таны урт хугацааны төлөвлөгөө юу вэ? Учир нь өнгөрсөн жил танах зорилтоо бууруулсан шүү дээ. Наад чинь ердөө ус төрчдийн дими балай мэдгэлүүдийн л нэг. Тэгвэл яагаад гэдгийг нь тайлбарлаад өгөл дөө. Трамп цагаан ордонд очиод эхний саруудын байдлаараа сэргээдэг эрчим хүчний салбарын байдал танд ямар харагдаж байна? Мөн энэ нь таны ногоон ус төрөгчд оруулах хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөхөр байна вэ? Бид Fortescue Energy болон Fortescue Metals компанийг нэгтгэсэн. Тэгээд 700 хүнийг ажлаас нь чөлөөлөх болсон. Яг тэр үед миний түрүүнд дурдсан шаталтад түлшнийхний хэрэгжүүлсэн зах зээлийн залжин маркетингаас болж ногоон ус төрөгчийн эрэлт суларч байгаа гэдгийг анзаарсан. Таач бас мэдэж байгаа байх. Гинтэл хэдэн зуун сая ботууд Европт дайн болж байна. Ойрхот орондод дай өрнөж байна гэдэл шуураад эхэлсэн. Одоо бол шинэ илүү дээр зүйлийг хамтдаа эхлүүлж өөрчилж байдаг цаг нь биш. Мэддэг зүйлээ л хийгээд байж бай гэж ухуулсан шүү дээ. Тэр нь ч амжилттай бүтсэн. Гэхдээ дандаа хүмүүсийг дөнгөөд байж чадахгүй. Зарим хүмүүст л нөлөөлөх байх. Энэ арга зайлаар төр зурл аргацаана. Дараа нь дэлхийн нийт эрчим хүчний өөр их усрыг дахиад л эрэлх хэлнэ. Бидэнд хэдийнэ байгаа. Тэр бол ногоон ус төрөгч шүү дээ. Тэгэхээр Fortescue ногоон ус төрөгчийн хөрөнгө оруулалтаа 2 дахин бууруулсан нь үнэн. Гэхдээ бид энэ салбарыг орхино гэсэн үг биш. Харин ч ногоон ус төрөгчийн ирээдүйд итгэлтэй байгаа.